жуулчид болоод тэр улсууд нүдэн бүлтийгээд ингээд одоо сонирхоод тэгээд наадам болоод цагаан сар эднүүдийг үзэх гэж одоо энэ коронавигийн бусад үед ингээд шавж ирж байгаа бол Монгол орн өөрийн гэсэн зан заншилтай, соёлтой, шашинтай юм ард юм байна штэ гэж ингэж мэддэг. Гандар ирлээ ч гэсэн одоо төрийн их том одоо зочид ерөнхий сайд их хурлын дарга ерөнхийлөгчид эднүүд гандан хийддээгүүр орж ирээд шал ондоо сэтгэлтэй болдог байдаг шүү дээ. 1944 онд одоо Америкийн нэгдсэн улсын дэд ерөнхийлөгч Уалс гэдэг хүн ирж шашны чинь үзэн сүм хийдэн коммунизм одоо устгасан гэн танах сүмтэй юу сүм байгаа үзье гэсэн. Тэгээд яарвчилж гандан хийдийг дахин гаргасан. Тэгээд одоо тэр Уалс гэдэг хүн гандан тагчлан хийдээр ирж үзээд одоо очиж Америкийн нэгдсэн улсад очиод тэр одоо ярихт илтгэлдээ бол Монгол үнэхэрийн өөрийн гэсэн шашинтай, өөрийн гэсэн соёл зан заншилтай, өөрийн гэсэн одоо засаг төртэй ийм улс байна штэ гэж очиж хэлсэн. Тэр яалтын 3 улсын гэрээ хэлцээр хийхэд маш их түлхэц болсон гэж би ингэж боддог. Тийм учраас Монголын ёс заншил, уламжлал, энэ шашин гэдэг чинь олон зууны турш дэлгэрсэн шашин гэдэг дотор энэ Монгол улсын одоо эрхэм чухал зүйлүүд байж идэг. Би түрүүнд хэлсэн одоо олон баг нарын үед бол тэр одоо сайхан том гэр барьсан тэр шүтэн галын тахилга хийдэг эднүүд байсан. Тусгаар тогтноод манай 8 дугаар богд хитвэлийн цохиж цагаан дээр галын насааж ингэж одоо галаа манаад ингээд явдаг. Тэн дотор Чингис хаанаас авах болоод энэ хаадуудын дурсан санаж, эцэг өвгдөө дурсан санаж тахилга явдаг байсан. Тэр уламжлалыг хөтлөх коммунизмын үед манай өвгчүүд хийж ирсэн байдаг. Тэгээд одоо гандангийн хамгийн чухал шүтэн дотор бол Чингисийн хаан одоо хөргийг бурханчилсан хөргийг ингээд залаад шүтээд ирсэн. Энэ түүх бол юу гэхээр Монгол улсын тусгаар тогтносон Монгол улс эртнээсээ оршин тогтнол дэлхийн чэйжин дээр дэлхийд байхгүй улсыг байгуулж явсан эрэлхэг ард түмэн гэдгийг байнга сануулдаг учраас бол бидний энэ өв соёл уламжлалаа гарцаагүй бид судлах ёстой. Ялангуяа залуу үеийг мэдэхгүй бол тэгээд хурдан морь унахтай зэрэг шүүмжлээд бөхөө барилдахлаар шүүмжлээд сур харуулхлаар шүүмжлээд бүгдээр ингээд утгыг мэдэхгүй ингээд явах юм бол энэ Монгол улсын ирээдүй түүх бол маш хавчиг давчиг болох юм янзтай. Тийм учраас энэ гандан тагчлан хийдээсээ зохион байгуулад Европод болоод ингээд Азад дараа нь Америкт байгаа ингээд монголчуудаа ингээд байсгээд уулзаж ягаад гэвэл бид нэлээд өвөгчүүдээс коммунизмын үед 70 жилийн тасралтал гараагүй газар гандаа хийд. Яг тэр өвөгчүүд маань бидэнд ингээд сайн сайхан зүйлийг байнга хэлж ийсэн Монголын уламжлал түүх. Тэгээд хуучин коммунизм бол лам хүний хүн биш гэж үзчихсэн. Тийм биш байсан шүү. Бидний тэр өвөгчүүд бол Монгол гэсэн санаатай Монголын төлөө эрхэм нандин нэг сэтгэл зүрхэндээ явдаг. Нууцаар Чингис хаанаа тагтдаг. Монгол улсаа магтдаг тийм л улс байсан. Тийм учраас бол биднүүд юу ч гэсэн 70 жил болоход бол 44 оноос өмнөхийг хасчихлаа. Гэтэл бид бол 30-40 жилийн уламжлалыг сонсч ирсэн. Тийм учраас та бүхэнд ингээд ярьж байгаа явдал бол бидний эцэг өвгдийн зүйл бол арай бага тасалдсан улсууд нь лам нар юм шүү дээ гэдгийг үүднээс одоо та бүхэндээ бас зарим нэгэн зүйлийг энэ залуу үедээ сануулъя гэсэн ийм үүднээс ярьж байгаа юм шүү. Та минь тэгээ уучлаарай. Тэгээд асууж ярих юм байвал сайхан асуугаарай. Элэн дадангүй тэгээ бид чадхаараа хариулъя. Тэгэхээр өнөөдрийн энэ уулзалт бол Монголын бурхны шашны түүх, өв соёл гэдэг ийм одоо сэдвийн хүрээнд яригдж байгаа. Тэгээ сая техникийн саадлын улмаас би өөр газраас хөтлж байсан ингээд хоёр ламгаахан дэргэд ирж суугаад бас ингээд та бүхэндээ ярилцлагаа үргэлжлүүлэхээр боллоо. Тэгэхээр сая манай номын эрдэнэ хэлийн чандах монголчуудын зөвлөл нийгэмд өөрчлөлт төрийн бас байгууллага төлөөлж өгүүлсэн баг. За тэгээд 3 хүний асуултыг авъя тэхүү. Тэгээд цаашлаад одоо манай Монгол эдлэгт байгаа Монгол сүмийн төлөөлөл тэргүүн ламаар эрдэнэ уулган лам маань очиод ажиллаж байгаа. Бас тооч мэдээлэл хийх баг. Ихчлэн ингээд хэдүүлээ хөтөлбөрийнхаа дагуу үргэлжлүүлье гэж бодож байна. Ингээд
манай Тайвань дахь монголчууд байна. За Лаос дахь монголчууд, Индия дахь монголчууд гээд зам Шинжаанд байгаа оюутан залуучууд орж ирсэн байна. Казахстанд байгаа монгол оюутнууд, Японд дахь монголчууд гээд ер нь бол гандан нэгчлэн хэд Азийн буддистийн Китайны баг хурал гэдгээр бол Азад ялангуяа одоо Монгол улсын гадаад бодлого, шашин соёлоо түгээж ирсэн. Азийн 14 улсад манай үндэсний төв ажиллаж байгаа. Тэгэхээр энэ бүх одоо олон байгууллагын бас одоо ерөнхийлөгчийг бол тэргүй хамламтан хам номхон хийдэг. Замун дэлхийн буддистийн дээгч болгон болов Япон улсад одоо хийдквартер буюу одоо төв байгууллага нь ажилладаг. Гэхдээ түүний тэргүүнийг бол тэргүй хамламтан бас одоо сүүлийн 7 жил удирдах байгаа. За мөн одоо энэ хэрэгт төвдөө дэлхийн буддийн одоо холбоо гэж олон улсын буддийн холбоо гэж байгаа. За үүнийг бас одоо тэргүй хамламтан хам номхон удирддаг ингээ эдгээр байгууллагуудтай холбоотой бас холбоотой асуулт байвал та бүхэн асууж болно шүү гэж бас нэмэлт мэдээлэл өгье. Асуулт байна уу та бүгдээс? Ер нь одоо Лаост байгаа хүмүүс орж ирсэн байна. Энэ олон улсуудад шашин соёлын асуудал, за мөн одоо манай монголчуудын одоо тэр амьдарч байгаа орон газартаа ямар бэрхшээл, ямар сайн давуу талууд гардаг юм бэ? Тэрний талаар товч мэдээлэх үү? За сайн байцгаана уу та бүхэнд энэ өдрийн амар амгалан айлтгая. За би Япон улсын Токио хотоос мэдчилж байна. Ингээд ийм сайхан завшаан олдож одоо хамламтайгаа та бүхэнтэйгээ ингээд дэлхийн нийтээр тархан суугаа нийт монголчуудтайгаа ингээд энэ соёл Монгол соёл заншлаа ингээд түгээн дэвтэрүүлж байгаа нийт хүмүүстэйгээ уулзах ингээд онлайнаар ингээд уулзж байгаад маш их баяртай байна. За би ингээд Японд ирээд одоо 20 жил болж байна. За Япон улсад одоо Японд төрж өссөн монгол хүүхдүүдэд одоо монгол хэлийг зааж түгээх миний монгол сургууль гэдэг сургуулийг байгуулад одоо 6 дахь жилдээ монгол хүүхдүүдэд нийт 70 хүүхдэд одоо монгол хэл ёс заншил заагаад явж байна. Ингээд одоо хамламтайгаа одоо бас нэг нутгийн хүн байгаа. Ингээд энэ завшааныг одоо ашиглаад бас танд одоо эрүүл нэг сайн сайхан бүхнийг хүсэн өрөөё. Одоо ингээд та мань бас орт насалж удаан жаргаарэ. Хаавага алс холын Япон орноос ийм сайхан ингээд завшаан одоо тохиолдож байгаад маш их баяртай байна. За тэгээ Япон улс одоо бас буддийн шашинтай улс учраас одоо буддийн шашны одоо томоохон газруудаас манай Монголын одоо та бүхэн бас ирдэг байх гэж бодож байна. Би одоо сайн мэдэхгүй одоо юу Нагоя, Нара эднэрт байдаг байх гэж бодож байна. Одоо хаахнаар яг тийм буддийн шашинтай юунд байдаг юм болоо. Бид нар бас яг нутаг орноос хол байдаг болохоор бас сайн мэдгүй. Тэр талаар одоо тэрийг бас дэлгэрүүлж хэлж ярих хүмүүсээ хэлж ярьж өгөөрэй. За маш их баярлалаа. За тийм ээ. Ерөнхийдөө юу юм Япон орныг бол бид их сонирхож үзүүлсэн юм байна. Монгол хүн энэ ардчилсан нийгэм байгуулага 30 жил болсон энэ хугацаанд бол одоо бид ямар загвартай яаж хөгжих юм бэ гэдгийг бодож үзэх л ёстой юм. Тэгэхээр Азийн орн дотор хамгийн их сүрхийг нь би нэлээд сайн одоо уламжлалаа барьж чаддаг, шашнаа барьж чаддаг, энийгээ авч явж чаддаг. Тэгээд ард иргэдийн хоорондын харьцаа ёс зүйн үндсэн дээр явагддаг. Хуулиндаа заасан тэр хууль бол ёсчлон биелүүлэгддэг ийм газар гэж боддог. Тэрэнд нь Японы уламжлал одоо соёл зан заншил эртнээс ирсэн түүхэн их одоо хэрэг болдгийм байна да гэж. Одоо тэр самурай болоод ингээд бүгдийн үед ирсэн тэр нэр хугарахаар яс хугар гэдэг тэр зарчим бол Японд бол маш их өндөр үйлчилдэг. Тийм учраас тэр одоо эцэг эхийнхаа нэр Япон улсын нэр одоо өөрийнхөө төрсэн газрын нэр усыг хамгаалахын төлөө Япон хүн бол маш их төвчээр зоргийг гаргаж ингэж байгаа явдал бол
тэр Япон орны хөгжил дэвшил ёс жудагтай байх, биеинтэй харьцаанд нь бол их нөлөөлсөн. Ялангуяа буддийн шишний энэ одоо уянгалаг тэр бие биенийгээ хүнд итгэдэг бусдыг гэдсэн сэтгэл маш их нөлөөтэй. Тэгээд гадна дотны болоод хинтэй ч гэсэн одоо харьцахтаа хүнд итгэлтэй тонгоож барьдаг. Тэр бол уур омгоо дарж байгаа. Би чамаас илүү би ингэсэн дээрлэхүү сэтгэлийг үгүй болгож байгаа. Тийм нэг ёслогоо. Тэгээд ингээд үг хэлэхэд бол манай хуучин монгол санаанд ордог Япон хүмүүсүүдийг ярьж байгаа завсар нь бол тэр аялга үгнүүдийг маш хийдэг. Хайч гэдэг юм уу? Тийм янз бүрийн одоо аялга үгнүүд ихтэй. Цаад ярьж байгаа хүнийхээ үгийг дэмждэг. Хуучин Монголд миний бага байхад байсал ажил. Хүн юм хэлэхдээ зэрэг тэр заадхыгаа яриулж одоо үгийн сайхан найршаад хөрхидэ тийм үгнүүд чиж яах шиг. Тэгээ тийм юмар ингэж бие биендээ найрсаж тэр аялга үгнүүдээр тэгдэг юм бол Японд маш их бий. Энэ бол буддийн соёл дотор бядандч байсан, Азийн буддийн соёлтой орнуудч байсан. Тэгээ гурван зэрэглэлийн үгтэй байсан манай Монгол, Япон одоо хэвээрээ байна. Дээд одоо хүнд итгэдэг багш садан дарга эднүүдэд ханддаг үгтэй, өөрснийхөө үеийн хүнд ханддаг үедээ доош нь загинж барьж байгаа тийм маягийн үгтэй. Тэгээд дээшээ бол одоо та зоогоо зоогл гэж явах чиртэй. Үеийнхээ улсууд бол за над хоол идчих гэж явах. Доошоо бол годар муу золигч гэж байд юм уу. Тийм одоо гурван зэрэглэлийн үгэднүүд байдаг. Энэ Азийн ихэнх орнуудад ийм юм бол энэ бурхны шишин болоод энэ яс хүндлэлийн үйл ажиллагаа нь бол тэгээ тогтсон. Тэндээс их загвар авааштай ингэж харагддаг. За орон хэдүүд нь Киотод бол 1000 гаруй сүм бий, тэнд алтан сүм эднүүдгээд маш их бий. Нарад бол тэр өндөр бурхадууд. Тэр бол одоо олон зууны тэртээ бүтээгдсэн. Тэгээд буддийн шашнынтай хүмүүсүүд очиход бол үнэхээр гайхамшигтай олон бурхтууд ингээд яраагаа. Тэрний гар эднүүд мутарлаг гэж ярьдаг. Тэдгээр зүйлийг харахад бол үнэхээр тэндээс бол энэ буддийн шашны орнуудад байдаг асар олон зүйлийг мэдэж авч болох тийм маягийн соёл эднүүд байдаг. Тийм газар байгаа. Тэгээ ер нь бол Азууд хоорондоо хамтран нэгдэхийн үйл ажиллагааг буддийн шашнаар дамжуулж хийх гэж одоо коммунизмын үед оролцсон. Тэр нь бол Азийн буддистуудын гитавны баг хурал гэдэг байгууллагыг одоо Оросын буддистууд, Оросын Азийн талд байдаг буддистууд, тэгээд дээрэс нь Монгол, Шри-Ланк, энтхэг зэргийн орнууд орсон санаачлаад тэгээд ингээ Азийн буддийн шашинтай бүх улсуудыг хамруулж ингэж явж исэн ийм одоо хурал байсан. Дэлхийн хоёр системтэй байх үед энэ Азийн хүмүүнлэг, тэр буддийн шашны хүмүүнлэг одоо инктавын чин зарчим, хүчүүлэр хэрэглэх зарчмыг бол энд хэрэгжүүлж байсан юм гайхамшигтай туршлага бий. Одоо бид шинэ үед бол нэгэн үе ингээд 90 оноос хойш хоёр систем задраад тэгээ улс төрийн дэлхийн улс төрийн байдал бол шал өөр болсон ийм нөхцөл байдалтай болоод нэг хэсэгтээ инктавын гэдэг үгийг бол хайхарч үзэхгүй байсан хэдий боловч сүүлийн үеийн дэлхийн ертөнц бол эдийн засгийн өрсөлдөөн харагдахгүй сэтгэл санаа болоод энэ үжил суртал энэ одоо Twitter, Facebook цахимын араа ингээ харахад бол байнгын одоо тийм одоо буу шийдэн бариагүй тулалдаа явагдаж эхэлж ингээд дэлхий эвгүй тийшээ хандаж байгаа ийм нөхцөл байдал гарч ирсэн. Тийм учраас Азийн буддистуудын гитавны байгууллагын болоод энтхэгтэй олон улсын буддийн шашны дээд чуулган тэгээ Японд байдаг бас одоо энэ байгууллагууд бол энэ орчин үеийн дэлхийг зохицуулах энэ тал дээр нь бол ажиллаж эхэлж байгаа ийм байгаа юм. За Азийн орнууд бол одоо Вьетнам сууж байгаа оюутнууд мэдж байгаа 50000 газар өгсөн буддийн шашна коммунизмын үед үргэлжлэсэн байсан тэр бүгдийг одоо уучлалтаа гуйгаад тэгээ газар өгөөд санхүүжилтийн нэгээд сүм дугуйныг барьж өгч байгаа ийм явдлууд бий. Лаост бас одоо хаан бурхныхаа шашныг дэмжиж ингээд хүний эрхийн дагуу явуулъя гэдэг ийм одоо аливаа нэгэн шишин улс төрж юм уу энэ одоо намууд шиг ингээд сурчилгаа бодомжинд гэртэн хаалгын цохиж балбаж ингэж одоо хийхгүй. Ерөөсөө тэр хүний сонголт болгож сүсгтэн хүн өөрөө сүм дээр очиод
би танай шашинда дуртай байна. Сонсъё гэхлээр сонсгодог болгодог. Тим митинг одоо ийм зарчмууд бол Азад нэлээд дэлгэрч байгаа. Тэгээд ер нь биднүүд буддийн шашнаараа нэлээд одоо холбогдож байна. Ингээд зүүн Азад бол Вьетнам, Кампучи, Лаос, Мьянмар гэдэг олон улсууд буддийн шашинтай байна. Наашаа Сингапурт вэ, Тайландд вэ, Гонконгд вэ, Хятад бол буддийн шашин нэлээд дээгүүр хөгжсөн улс. Тэгээд ингээд ийшээ явахдаа Солонгос, Япон тэргүүтээ маш олон улсууд байдаг. Хоошоо чиглэхлээр төвд ингээд Монгол, Оросыг өргөн удам нутаг буддизм байдаг учраас энэ тэгт бас байна. Тэгээ энэ бүгд бол энэ буддийн шашны одоо хүч үл хэрэглэх болоод инктавын чин чанарыг агуулсан ийм зүйл дээр нэгдэл сүүлийн үед явж байгаа ийм байгаа. Шашин бол зөвхөн юу биш байна. Нэг орны зүйл биш. Тэгэхээр Азийг хамарсан эв нэгдлийг хангаж чадах. Тэгээ сүүлийн үед бол ялангуяа Европын энэ хөгжилтэй орнуудад буддийн шашин дэлгэрч эхэллээ. Америкт бол нэлээд хүч авч байна. Тэгээд тэднүүд бол энэ одоо дэлхийн Японд байдаг болоод энтэгт байдаг тэр хурлуудад бол тэдгээр улсуудаас маш олон хүмүүсүүд одоо ирж буддийн шашны талаар энэ инктавны тухай талаар бол ярьдаг болсон юм байгаа. Тийм учраас бол биднүүд энэ шашин гэдгийг бол хуучин коммунизмын үеэр бодож огт болохгүй болсон. Ийм нэг үеийг хэлжээ гэж би ойлгож байгаа. За баярлалаа. Тэгээ нутгийнхаа хүнд баяр хүргэе. Сайн байна. Тэр одоо гадаад байгаа тэр монгол хэлээ хүүхдүүд заана гэдэг бол монголоор үлдэнэ гэсэн үг. Тэгээд одоо ёс заншил, шашин соёл тэгээд дээрэс нь монгол хэл байж хахад бол тэр хүүхэд хизээ нэгэн цагт энэ одоо хувийн холбоо Монголтойгоо хувийн холбоо тасрахгүй дээ гэж би ингэж бодд юм аа. За баярлалаа. Одоо хүний нутагтаас ингээд ёс заншлаа заагаад одоо бас ингээд бас буддийн шашнаа бас бид нар бас өөрсдөө ингээд шашин шүтээд ингээд явж идэг. Ингээд энэ завшааныг ашиглаад одоо ийм сайхан одоо Facebook одоо энэ юугаар SNS social network-аар одоо дамжуулаад энэ хамлам та нартайгаа ингээд одоо ярилцах завшаан олцсонд маш их баярлалаа. Баярлалаа. Монголд чадахгүй байгаа энэ тохиолдолд маш их баяртай байна. За баярлалаа. За баярлалаа. Ингээд хөтөлбөр дагуу бол энтхэг улс дахь хандан бэхжлийн хэдийн харьяа Батцагаан Монгол сумын тэргуулам Эрдэнэ болгон лам сумын талаар товч танилцуулах байгаа. Тэгээд энэ над руу чат ирж асуулт тавьж байна. Энэ одоо бид бол энэ гадаадад олон жил болсон. Монголд ийм Батцагаан гэдэг ийм гоё сум баригдсан гэсэн. Энтхэг тус Батцагаан баригдсан гэсэн. Энэ хоёр чи ямар очиртай бай тайлбарлаад өгөөч гэж маш олон хүмүүс асуусан байна. Тэгэхээр Эрдэнэ болгон лам энтхэг Батцагаан нугныг тайлбарлаж өгье. Хонломгоо та дараа нь энэ хүмүүсийн асуултанд хариулж өгье. За сонсогдож байна уу? За бүгдөөрэнд нь өнөөдрийн сайхан өдрийн амар амгалан айлтгая. Одоо хамбнамуу хан хамламгай тэргүүтэй Эрдэнэ лам хуургууд дэлхийн өнцөг булан бүрт суугаа Монголын монголчуудын холбоо, оюутнуудын холбоо мөн соёлын төвүүдийн одоо төлөөлөл болсон та бүдгийн маань одоо хоромж болсон дах таатай энэ үйл ажиллагааг зохион байгуулж байгаа Гандан бэхжлийн хэдийнхэн өдрөдгуудад оролцож байгаа бүгдэнд нь сайхан талархлыг илэрхийлээд нэг товч танилцуулга хийя. За миний би одоо энэ Гандан бэхжлийн хэдийнхэн шийдвэр энэ дагуу ирээд одоо 2 сар гарсан болж байна. Энэ газар орон бол одоо та бүгд зарим нь мэдж байгаа, зарим нь мэдэхгүй байх. Тэгээд одоо ерөнхийдөө энэ энэтхэг улс гэдэг бол бидний монголчуудын оюун санааны их хөрш 2000 гаруй жилийн одоо энэ түүхтэй бурхны шинтэй уялдаа холбоотой явж ирсээр одоо эдийг хөрсөн байгаа. За тэгээд энэ дорж дам буюу төвдөр дорж дан гэж байгаа. Монголоор бол одоо очир зүр хэмээх нь бурхан багшийн эгээрсэн төгс гэгэрлийн хөтгөг улсын газар юм байгаамаа. 4 их ариун тагшин газар байдаг. Анхны номын үрдийг өргүүлсэн газар Варанасви, Кушинагард одоо Нирвандурыг үзүүлсэн газар бий. Непал улсын Лүмбэнид одоо мэндэлсэн, эхээс одоо мэндэлсэн энэ 4 газар бол одоо
Бурхны шинтэй хүмүүс, Бурхны шинтэй орнуудын шүтэж биширж эргэл мөрөглөөр явах одоо тэнд номын айлдвар сонсох тэргүүтэн чухал гол одоо ням бясалгал бүтээлээ хийх нь ариун дагшин орнуудын юм одоо дэх дөрвөн дөрвийн байгаа. Цаашлаад маш олон газрууд бас байдаг. Тэгэд энэ дөрвөөс одоо онцгойл манай Монгол улс бусад дэлхийн Бурхны шинтэй орнуудад сүм дугнаа барьсан байдаг. 90 хэдэн оноос ахуулаад ерөнхийдөө анхны ерөнхийлөгч Тунсалмаагийн Учир Утгын гэргий тэргүүн хатагтай цэвэлмаа болон одоо манай Монголын Бурхны шинтний дугандан тэгшлийдийн тэр үеийн тэргүй их хамлам чойж хамлангаа тэргүүтэй улсуудын одоо санаачлаг анх ярьж хэлж байсны дагуу энэ этхийг улсын ерөнхийлөгчийн эхнэр бас мөн уламжилж ингэж эхэлсэн түүхтэй юм байна лээ. Тэгэхээр одоо 20 гаруй жил болсон байна. Мөн одоо тэгээ 2000 оноос бичиг сачгаанаас цааш нь явуулах албан ёсны одоо энэ их том ажил гэдэг бол ерөнхийдөө олон жилийн хугацаа шаарддаг, олон яриа хилцээ ордог юм байна. Энэ ерөнхийдөө яриад нэг тавчхан танилцаа одоо 2 сар гаруй болчих хугацаанд харж байхад бол одоо 1000 хоног бол одоо нэлээд уулаар тарцсан байхад бол далаацтайгаар одоо ингээд нэг хошуулаад эргүүлээд нэг авдаг шиг 5 6 хоног чаа гээл ингээд нэг урачдаг шүү дээ. Тэгэхээр энэ асар их том ажил болсон юм байна лээ. Тэгээд 20 гаруй жил одоо ерөнхийдөө анх ингэж одоо үүсгэн байгуулалтлаа юм болж 2017 онд одоо хамгийн сүүлийн одоо нээлтийн ажиллагаа буюу энэ үйл ажиллагаа болсон байдаг юм байна. Дээрхэн гигантын 14-р далайн огшиг мөн манай гандан нэгшлийн эдийн удирдгууд хамламгаа төргөтөө лам хонгоргууд маань дахин гүйлэлсний дагуу одоо дээрхэн гигантын маань заларч энэ орон хийдэг арунаалч Монголын сурч боловсрж байгаа лам ховргууд сүсгтэн олнууд одоо энд хорон шуулжтай сайхан үйлээр 2017 оны 1 сараас ахуулж одоо бүрэн үйл ажиллагаа явуулж эхэлсэн юм байна. За тэгээд энэ газар оронд одоо яагаад барьсан бэ гэж зарим хүмүүс асууж магадгүй. Энэ газар орон бол одоо миний түрүүний хэлсэнчлэн одоо их ариун дагшин газар юм аа гэж тийм ээ хэлсэн байгаа. Энэ ариун дагшин газар бол эргэл мөргөл хийн гэдэг Эрдэм номд шамдан ням бясалгал хийн номд одоо ханцшгүйдэд одоо багш нараас ном сонсох энэ газар орон ариун дагшин газар байдаг. Мөн дээдийн номыг сонсно гэдэг энэ гурав учрах юм бол одоо агуу их адис чамдтай одоогийн хүмүүсээ ярьдгаар бол одоо энергитэй гэж ярьдаг шүү дээ тийм ээ. Тэр дагуу бол одоо энд чухалчилж хийдэг Бацагаан гэдэг дугныг одоо байгуулсан түүхтэй байна. 2001 онд одоо миний бие мөн тэр үед хамгийн анх Индоржланд ирж байсан юм аа. Тэгэхэд бол одоо лам хооргууд маань ор хоронгүй, ооч хаяггүй гэдэг шиг тийм байсан. Айл айлын хашаа сарвчин энэ газар оронч жахын ядмаг газар тэгээд одоо айлын хашаа сарвчин зарим нэг нь өвс сүрэл дэвсээд нэг амбар дотор ирсэн газрууд ингээд унтж хэвтээд далаагшийнхаа номыг сонсдог юм байсан юм аа. Түүнээс хойш ингээд энэ сайхан дугныг олон сайхан лам хооргуудын нүр их хичээл зүтгэл энэ одоо гадаад явдлын яам, соёлын яам, Монгол улсын одоо энэ үе үеийн элчин сайдууд энэ үйл ажиллагаанд одоо гар бие, гарын үсэг, санаа сэтгэл, мөн Монголын өсөлтөн олны хандив одоо манай гандан тэгшлийн хийдийн маань одоо өөрсдийн хөрөнгө мөнгөөр ингэж босгон бүтээгээд Монголын засгийн газраас бас одоо тодорхой хэмжээний тусалцаа үзүүлж энэ дэлхийн засгийн газар ялангуяа бол энэ хоёр улсын засгийн газраас ингээд байгуулагдсан сүм гэдгээр энэ дорждан энэтхт бол одоо их онцгойлон ач холбогдолтой байдаг юм байгаа. Бусад зарим хийдүүд улс орны одоо Азийн орнуудын 10 гаруй сүм хийдүүд энд одоо сүм хийдэн байгуулад хувийн болон хувьсгалын зүгээс ингээд барьж байгуулсан байдаг юм байна лээ. Тэгээд одоо энэ газар орон бол Монголын Бурхны шитний одоо энэ төвийн Бацагаан гэдэг одоо нэг дугнаа одоо энд ингээд барьж байгуулад одоо 3 давхар за дээдлийнхэн гонхонтойгоо ингээд 4 давхар сайхан сүндэрлсэн цагаан дугуун бий. Та бүгд маань одоо манай пэйж хуудасаар орж мөн бас танилцж болно. Энд одоо ингээд үе үеэрээ ламнаар ирж
ажил хөдөлмөрөө одоо энэ ихт ажил хийн гэхлээр одоо ламнар ажил хийн гэхлээр жаахан гайхаж магадгүй. Энэ бол одоо яхахгүй манай гандан нэгжлийн эдийн бодлогоор явуулж байгаа ажил юм байгаа. Энэ одоо үеийн одоо хуучин бол 1 жилээр явдаг байсан юм байна. Заримуд нь одоо 8 жил ч одоо ажил хөдөлмөр хийж байшин барилгыг одоо анх газар шороогийн ухаад энэ хүрээ хашаа бариад ингээд эхлэхэд бол одоо зарим 8 жил болох 4-5 жил болох ингээд цаг хугацааны байдлаас ажлынхаа байдлыг шалтгаалаад одоо ингэж иржээ. Одоо сүүлийн үед бол ерөнхий бодлогоор бол 2 жил яванда тэгээд өөрчлөгдөх бах. Ингээд одоо 3 лам томилогдож ирээд гандан дэгчлийн хэдийн чиглэлийн дагуу энэ сүсгтэн олонд үйлчлэх энэ бусад сүм хийдүүдийн дагуу мөн хурлынхаа өдөр болгоны уншлагыг унших сүсгтэн олон энэ гадны жочид төлөөлөгчд жуулчдыг мөн оруулах энэ үйл ажиллагаагаа бид одоо явуулж ирсээр байна. Энэ ковидын үеэр харин төр зур одоо ингээд хорьсон байна хэдэн сар. Тэгээ одоо мөн явандаа одоо энэ ковид гайгүй болох юм бол одоо дугуйн сүмээ мөн нээж гадны аялал жуулчлалууд одоо энэ идэвхүүд нээх юм бол явуулъя гэсэн тийм одоо зорилготой би мөн цаашлаад энэ дээр одоо нэмээ хэлэхэд дэлхийн өнцөг улам бүрт суугаа монголчуудын монгол сүнтэйгээ сайхан танилцаад бололцоо байвал одоо энэ газар оронд ирж мөргөөд тэгээ монгол сүнтэй ирэхэд бол одоо та бүгдийг хүлээж авахд мөн бид үгж чадах ятгаараа тусалж дэмжиж энэ тул одоо эргэл мөрөглөөр ирсэн хүмүүс байрладаг өрөөнүүд бий бүр ихтэй тэр бол сайхан газраар бодос наараач дэвсээд одоо болцоогоор ингээд лам хургууд маань байрладаг юм аа. Нэм бүтээлээ хийх, бом шийх тэргүүтээ ингэж байрладаг байгаа. Тэгээ одоо шашин бол одоо оюун санааны их том мөн гадна талдаа бол одоо байшин барилга тэргүүтээ дугуйн сүм тийм ээ. Ялангуяа одоо энэ дахил тавиг бүх юм бол одоо байх ёстой. Энэ дээр үндэслээд одоо жамдаг юмдаг буюу өвлгийн эд дээр одоо тулгуурладаг одоо бурхны ишний манай энэ тал дээр бол одоо гадны сүмүүдийг ажиглаж байхад бол улс гүрнүүд одоо төрөөсөө маш их анхаарч энэ сүмүүд дээр ажилладаг юм байна. Манай Монгол улсаас бол одоохондоо бол бодлогын чанартай бол Бацагаан дугуйндаа бол ажиллагаа бол одоо тусалцаа бол одоохондоо бол алга явандаа сайхан болох байхаа. Тэгээ одоо гандан нэгжлийн хэд маань энэ дугуйн сүмээ одоо өөрийн нуруунд дээр энэ хэцүү цаг үед ингэж авч яваад одоо та бүхэн бас бодож болгож бас сүслэн залбираа даган баясаж байгаарай. Тэгээд одоо тэгээ миний одоо зүгээс өөр хэлэх зүйл ерөнхийдөө тооч танилцуулах гэхээр нэлээд жаахан дэлгэр болчих шиг боллоо. Уучлаарай. Тэгээд энэ тийм учиртай ингээ байгуулагдсан Бацагаан дугуйн гэдэг маань байна. Ингээд одоо цаашлаад бол одоо энэ сайхан ариун дагшин газар байдгийн байна шүү гэдэг тав маань ингээд ямар ч байсан нэг ихний мэдээллийг ингээ авчгаа. Тэгээд дараагаас наривчилсан мэдээлэл бол манай пэйж болон интернет одоо энэ сайхан хөгжлийн хурдыг ашиглаад бид бүхэн ингээд уулзцааж холбоотой байж болно. Гамдагчлийн эдийнхаа одоо өдөрлгүүд бүгдэнд нь талархлаа. Оролцсон бүх хүмүүст баярлалаа. Баярлалаа. Эрдэнэ уулгамдаа тий бүтээл бясалгал, номлол бүтээл буйны үйлсэнд амжилт хүсье. Тэгээ үнэхээр одоо энтхийг улсад бол яг хоо манай Монголоос бол одоо олон ламнаар суралцж байгаа. Ингээд одоо гомон датсан, сэраа датсан, дээр нь одоо жүмээ датсан, дарамслаа гэдэг 700, 800 одоо энэ лам хуургууд суралцж байна. Тэгээд эдгээр бүгдтэй одоо бас бүтээл бясалгал, номлол бүтээлийн өндөр одоо амжилт хүсье. Тэгэхээр гандан нэгжлийн хэдийн Mongolia Temple Bodhgaya гэсэн юм байгаа юм байна. Тэгэхээр энэ Бацагаан дугуйн гэдгийг бол бас энэ 17 онд одоо энэ өндөр үдийн нээж 10-аа хорхтаа бол одоо тэргүүн хамлам тэргүүтэн дэслам хуургуудаас одоо нэрийг оноосоо тэгээд Монголд бас яагаад Бацагаан дугуйн байгаа юм бэ гэдэг олон хүмүүс асуусан байна. Тэгээд энэ өнөөдрийн энэ уулзалтыг тэргүүн хамламтаа бид нар Бацагаан дугуйнаас одоо уулзж байгаа гэж ойлгож байгаа. Энийг очиж мөргөх юмсан, үзэх юмсан Монголдо ирч чадаагүй маш олон хүн байна гэсэн байна. Тэгээд энд бас нөгөө оролцож байгаа олон улсын төлөөллүүд маань өөр өөрсдийн орон газартаа байгаа монголчуудын холбоод босод одоо энэ интернет холбоороо энэ мэдээлэл шеэрлээрэй гэж байна. Тэгээ бид үзэж чадахгүй байна гэсэн ганц нэг хүмүүс гарч ирж байна. Замгүй энэ дээр та нэг Бацагаан дугуйны Монгол Бацагаан дугуйн гэж одоо
энэ тхийг оронд байгуулахын шалтгаан юу вэ гэхдээ зэрэг энэ 3 дугаар үеийн дэлгэрэлтийн хамгийн гол одоо дэлгэрүүлсэн удирдан зохион байгуулж Монгол шашин болгосон одоо биднуудын эдэлж хэрэгжилж байгаа энэ Монгол дээлнээс ахгуулаад одоо энэ хурлын жаяг дэглэм тэгээд энэ онцлогын аядан тэргүүтээ яг Монголын уламжлалт одоо байглаас гарвалтай энэ уртын дуу эднүүдийн одоо энэ хоолойны тавилга цохилт эднүүдийг ингэж хийсэн маягтай ийм аядан эднүүд ийм Монгол шашин үүсгэн хүн бол өндөр гэгэм байгаа. Тэгээ бурхан шүтээний хүртэл одоо шал ондоо байдалтай ингэж одоо бусад дэлхийн орнуудын бурхан шүтээнээс бурхан багшийг бүтээсэн тэрнээс таавгыг харж үзээрэй. Шал ондоо нэлээд одоо гоёмсог ийм байт юм байна. Тэгэхээр энэ бурхан шүтээн тусын оронд өөрийнхөө шүтээнийг бол тухайн ард түмэн бурханы шнийг хүлээж аваад сэтгэл дээрээ бодоод сэтгээд номын үзээ тэгээд одоо амьдралдаа хэрэглээд ирсэн тэр цагта өөрийнхөө дотоод сэтгхүйд бодож байгаа бурхан багшийг тэр нүдний ур одоо гарны ур сэтгэлийн ураараа ингэж бүтээд юм байна. Тэгэхээр орон орныхондоо энтхих бол энэ доотлаараа нэлээ энтхих өнөрхөө маягтай хээ уртааргад туранхай дүүхийн хятадын хүрээд ирэхдээ зэрэг нэлээ палбгаар энэ одоо хазар эднүүд нэлээ миратай тэгж хийдэг балба төвдих бол жаахан одоо Аз хүний төрхтэй хийн ингээд явдаг. Америкт хамгийн сүүл Дэн үртвийн бурхан багш Европ улсуудын бүтээснийг харсан. Тэгэхэд бол Европ хүн шиг нэлээд их одоо үе мөчн нэлээд урттай тэгээд синхрон нүдтэй тийм бурхан багш бүтээсэн байна лээ. Тэгэхээр монголчууд тэр бурханы шнийг хүлээж аваад тэр төрөний хэлдэг одоо сэтгэлийн болоод гарын ур нүдний ураараа ингээ бурхана бүтээсэн. Ингээд Монголын шашин болгосон ийм л ухаантай юм байгаа. Тийм учраас бол бидний их үүслийг тавьсан Бацгаан гэдэг дугныг анхлан ихчээд цогцон дугна гэдгийг байгуулсан. Өндөргийн ламынхаа дурсан санаад тэгээд бидний их үүсвэр шашны их үүсвэр хаана байна вэ гэдэг зэрэг энтхийн наландрын хий тэр одоо дорж дангаас ойрхон байгаа. Тэгэхээр тэдний тэр гайхамшигтай эрдэмтэн мэрэгдийн шим сүлт ингэж одоо Монгол орн руу ингэ түгэн дэлгэрсэн юм а гэдэг мэдгэдгийн тухайд энтхит Бацгаан гэдэг дугныг барьсан юм а. Тэгээд өндөр гэгэний өгсөн тэр нэр байгаа. Тэгээд уламжилт нэрээ өгөөд тэгээд тэрний уламжлал ингээд төвдөр хаагуурч дамжидгийг явж байгаа. Тэгээд хүчрээд Монгол оронд ирсэн гэдгийг бэлэгдэл болгож Монголын бурхны шашинтай бүх сүм хийдүүдийн төв Монголын бурхны төв дээрээ энэ одоо барьсан том дугна хуучин уламжлалаараа Бацгаан гэдэг цогцон дугныхаа нэрийг өгсөн. Ингээд болоод энтхээс үүсэлтэй Монголд энэ шашин дэлгэрсэн маа гэдгийг бэлэгдлийг харуулж байгаа. Ийм одоо зүйл болсон. Бацгаан дуган дотор залсан бурхадч бас тийм одоо уламжлалыг дагсан маягтай хийсэн. Хойдолдоо 4-5 метрийн өндөр бурхан багш байгаа. Тэр энтхийн бурхан энтхийн одоо мэндэлж энтхийгт номоо номлож одоо сая гэгэрэл төрсөн. Тэгээд төвдөр дамжсан гэдгийг Богдламын ингээ баруун талд нь томоор бүтээгээд 3-4 метр авзаа 2 шивтэй. Тэгээд Монголд ирсэн маа гэдгийг төлөөлж өндөр гэгээнийга заян гэгээ ламын гэгээтэй байгуулсан ийм утга учир бүрдүүлж ингэж одоо хийсэн ухаантай юм байгаа юм шүү. Энэнийг та бүхэн бас саяхан болгоод бас мэдж яхад гэмгүй байх гэж ингэж бодож байна. За баярлалаа. Тэгэхээр энэ хоёр сайхан Бацгаан дугна нэг нь эдхийг улс бурхан багшийн анх сургаал номлоо айлтсан гэгэрлийн хотын олсон орон газарт заларс бүтээгдсэн байна. Монгол улсууд бол хандан нөхцөлийн хийд дээр 2019 онд одоо бас 18-ыг хурж дэлхийн нийтийн анхаарлын төвд одоо бас өндөр үдийн нээсэн ийм одоо үйл явдал болжээ. Та бүхэн маань хүрэлцэн ирж энэ одоо цаг сайхан болохоор Бацгаан дугундаа ирж мөргөж танилцаж энд өнжин саатан одоо суугаарай гэж одоо айлтгах байна. Ингээд Япон улс дахь миний Монгол сургуулийн захирал Дэнсмаг үг хэлэх юм байна. Тань микрофоныг шилжүүлээ. Та түрүүний одоо хэлсэн дээрээ нэмж тодруулах, танилцуулах энд байгаа юу түүнийгээ төрүүлсэн баха та. За түрүү нь бас хэлсэн дээ. Одоо тэгээд ерөнхийдөө сая юу яла мэдээллүүдийг сайхан сонслоо. Маш их баярлалаа. Тэгээд энэ
манай буддийн шашин одоо Мьянмар улсын бас буддийн шашинтай одоо ямар одоо адилхан байдгүй бас өөр байдгүй тэрийг бас нэг асууя гэж одоо бас тий. За Мьянмар улсын одоо буддийн шашин болон одоо Монголын бурхны шашин хоёр бол бас зарим талаараа нэлээд ялгаатай. Яагаад гэвэл зэрэг бол бурхан багш одоо номоо номлохтон бол тухайн одоо бодгоолуудаа зориулаад тухайн үед одоо бурхан багшийн сургаалыг одоо сонсч байсан хүмүүсийн өөрийнх нь одоо санаа бодол нь ямар байдгүй тэдгээрийн одоо яг сэтгэлийнх нь тэр язгуур нь одоо ямар байна, оюун санааных нь одоо хэрэг чадал нь одоо ямар байна, тэдгээр бүгдд нь тааруулаад бол бурхан багш одоо сургаал номлон бол одоо айлдсан. За тэгээ тэр бурхны одоо сургаал нь бол тухайн одоо тэр сонссон зориулагдсан одоо хүмүүсээс одоо хамаарат бол зарим нь одоо махаяна, зарим нь хинаяна ч гэх юм уу те бид нар бол их хөлгөн баг хөлгөн гэж ингэж одоо ярьдаг. За их хөлгөн дотроос бас сутра буюу одоо судрын одоо ёс тантра буюу одоо дандрын одоо ёс гэж ингэж бас одоо ангилдаг. За тэгэхээр зэрэг бол манай одоо Монгол одоо дэлгэрсэн энэ одоо шашин бол бурхны одоо их хөлгөний одоо шашин юм. За харин Мьянмар улсад дэлгэрсэн одоо шашин бол баг хөлгөний одоо шашин юм аа. Тийм учраас бол ерөнхийдөө бид нар бол бурхан багшийн одоо шүтэн бурхны сургаалаа одоо дагна. Хамгийн гол одоо үндсэн зарчим бол 4 үнний одоо сургаал байгаа. Энэ бүгдийг бол ёсчлон одоо дагна. Тэгэхдээ бол бидний монголчуудын одоо энэ их хөлгөний шашны одоо гол уламжлал их гэдэг нь одоо юунаас хамаардаг юм бэ гэхтэй зэрэг болоод одоо бурхан багшийг номоо номлоод тэгээд ингээд одоо энэ орчлонгийн зовлонгоос бол хэн нэгэн хүн одоо гэгэрэх боломжтой, бүрэн одоо ангижрах боломжтой гэдэг ингээд одоо энэ орчлонгийн зовлонгоос бол бид нар одоо гарах боломжтой, гэгэрэх боломжтой гэх ингээд номлохтой зэрэг болвол за энэ тэр одоо сургаалыг шууд одоо хүлээж аваад өөрийнхөө одоо гэгэрлийг бол хичээгээд явдаг ийм одоо хэсэг шавнар бол байсан. Нэг хэсэг нь болохоор зэрэг бол нэгэнт л одоо би ч гэсэн одоо гэгэрч болох юм бол бусад бүх амьтан бүгдээрээ адилхан одоо гэгэрч болох юм байна. Тийм учраас ганцхан би өөрийнхөө гэгэрлийн төлөө биш бусад бүх хамаг амьтны гэгэрлийн төлөө бас явах хэрэгтэй юм байна гэж ингэж одоо зарим шавнар нь бол бас одоо хүлээж авдаг. Тэрийг нь бол их хөлгөний одоо шашин. Яагаад гэвэл ганцхан өөрийнхөө төлөө биш хамаг амьтны төлөө гэсэн ийм одоо зорилготой байдаг юм байна. Тэр зорилгын үүднээс бол их хөлгөний шашин гэж ингэж одоо үздэг. Нөгөө одоо хүмүүс нь бол хамаг амьтны тусыг хийх нь хийн. Гэхдээ яг тэр одоо бусдыг гэгэрэх зүйлийг бол яг өөртөө одоо үүрэг болгож авахгүйгээр өөрийнхөө одоо гэгэрлийг бол арай жоохон өртөл болгох маягтай одоо ингэж явдаг. Энийг бол баг хөлгөний одоо сургаал гэж одоо үздэг. Тийм учраас бол одоо энтхээсээ одоо зүг урагшаага одоо бидний одооны мэдхээр бол одоо Шри-Ланк, Тайланд тэгээд одоо Бирм буюу одоо Мьянмар тэгээд нэлээд одоо олон газрууд бол энэ баг хөлгөний шашин одоо их дэлгэрсэн байдаг. За тэгээд одоо энтхээсээ одоо хуучин бол хойд зүг рүү бол их хөлгөний шашин ялангуяа одоо тантрын урс бол маш их одоо дэлгэрсэн. Одооны одоо Афганистан, Пакистан одоо тэнд бол одоо дундад Азад бол бурхны одоо шашин тэрэн дундаасаа бүр одоо тантрын ёс ч гэсэн маш их одоо дэлгэрсэн байсан. За тэгээд мөн одоо зүүн хойд зүг рүү бол ер нь одоо бурхны их хөлгөний шашин одоо Хятад тэгээд одоо урагшаан одоо Вьетнам тэгээд одоо Япон, Солонгос энэ төр бол их хөлгөний одоо шашин дэлгэрсэн. За зарим бас баг зэргийн бас тантрын ёс ч гэсэн одоо байгаа. Ялангуяа одоо Японд бол тантрын ёсыг бол 4 одоо үе шатаа авч үздэг. Үүлийн дандар, явдлын дандар, йогийн дандар, ханчгүй йогийн дандар гэж. За тэрний бол одоо явдлын дандар байгаа тийм намны онжин чинь. Тэгээ намны онжин бол одоо Японд бол маш их одоо дэлгэрсэ гэж ингэж одоо үздэг. Тийм учраас бол Япон, Солонгост бол их хөлгөний шашин тэгээ бас одоо тантрын одоо зарим ёс ч гэсэн дэлгэрсэн. Тэгээ тантрын ёсны одоо хамгийн оргил нь бол юу гэхтэй зэрэг ханчгүй дандрын одоо ёс гэж байдаг. За энэ бол налиндрын хийдээс одоо уламжлагдаад ингээд дэлгэрсэн. Энэ уламжлал бол Төвд Монгол хоёрт бол хамгийн их одоо дэлгэрсэн юм аа. Тэгээд яагаад гэхтэй зэрэг Төвд улс бол цаашаа одоо хойд энтхтэй шууд хилдэг. За тэгээд ялангуяа хойд энтхийн одоо налиндраатай бол маш одоо ойрхон. Тийм учраас бол бид нар одоо эндээс ингээд алхаж яваад дээр үед бол Төвдөд очиод ном үздэг байсан шиг Төвдийн одоо нам нар бол цаашаа одоо ингэж одоо тэр гямлаа уулан дундуур одоо ингэж аялж яваа. Тэгээд налиндрын хэд очиж сууж тэгээд тэндээ одоо ном үзэж эргээд Төвд рүүгээ шашнаа дэлгэрүүлдэг ийм одоо байсан. Учраас бол тэр одоо ёс нь бол ингэж одоо Монгол уламжлагч ирсэн юм аа. Тийм учраас бол хэдийгээр адилхан бурхны шашин боловч ялимгүй жоохон одоо өөр байгаа шүү гэдгийг хэлье.
За баярлалаа, маш их баярлалаа. За бүгдээрэнд нэрүүлэнг сайн сайхан бүхнийг хүсье. Энэ сайхан зашааныг олгосон та бүхэнд маш их баярлалаа. За баярлалаа. Тэгээд өнөөдрийн маань үйл ажиллагаа хөтөлбөрийн дагуу сайхан явагдаж өндөрлөх тийшээ хандж байна. Тэгэхээр энд оролцож байгаа одоо бүх төлөөлөл, лам хуургууд, Азийн олон оронд тархан суугаа монголчуудын төлөөлөж ингэж оролцож байгаа эрдэнэ судлаачид та бүхэнд одоо сайн сайхан бүхнийг хүсэн өрөөе. Өөр одоо асуух юм уу, хандах зүйл байх юм бол одоо микрофоныг төр одоо нээе. Та бүхэн энд оролцож байгаа хүмүүсээс сэтгэлдээ хэлэх юм уу? Энэ одоо тэр хамламтан болоод одоо Гантөмөр Шунлаламаас асуух асуулт байвал асууж болж байна. Ингээд хөтөлбөрийн дагуу төгсгөлд нь бол лам хуургууд бүгдээрээ сайхан микрофоноо нээгээд залбирлуулъя гэж. Сайн байна уу? Энэ үгийг асууж байна уу? Тэг. Сайн байна уу? За хамт намууха хамт ламгада олон шунлаа гавж хан төмрөгш одгард лам болон бусад бүх лам хуургууд болон бусад оронд суралцж байгаа оюутан судлаач нартай энэ өдрийн мэндийг хүргэе. За тэгээд миний зүгээс асуух асуулт бол энэ нэгт би сурдаг Бурхны шин судлаар мастрын анги төгсөх жилээ сурах гээд дөнгөж ирээд 3 хоноод байж байгаа оюутан байна. Саруулбан ингээд. За тэгээд энэ нэгт бол Бурхны шин үсээд одоо 2700 орчим жил болж байна. Тэгээд сүүлийн жилүүдэд бол манай Монголоос энэ нэгт ирж байгаа оюутнууд болон энгийн сүсгтнүүд, жуулчид их ирдэг. Тэгээд тийм дундаас энэ нэгт ирэх жуулчдаас йогийн курс их явдаг. Тэгээд энэ Бурхны шинтэй хүмүүс одоо энэ нэгт маш олон төрлийн йог байдаг. Тэгээд ялангуяа одоо энэ Бурхны шинтэй их хөлгөний одоо уламжлалыг хадгалсан манай Монголын ийм хүмүүс ер нь ямар төрлийн йогоор нь хичээлвэл зүгээр байдгийн болоо. Энэ талаар зөвлөгөө өгөөч гэж хүсэх юм аа. За тийм ээ. Тэгээд энэ тэгт бол шашин дэлгэрээд олон мянган жил болж байна. Тэгээд их сайхан одоо орон гэхдээ одоо янз бүрийн шашны нөлөөлөл ингээ мандал буурлын үе шатаар явж байгаа. Тэгээд ерөнхийдөө сүүлийн үед одоо шашны нэлээд дайралт эднүүдээр наландран хийж 3 удаа шатаж исэн. Тэгээд янз бүрийн алга элдэнгүй морж исэн ийм нөхцөл байдлуудаас тухайн үеийн нийгэм одоо байдлаас эднүүд хамаарч энэ тэгт бол Бурхны шин нэлээд доройтож ирсэн тийм үе байдаг. Тэгээд сүүлийн үед бол амбиткаар үлүүдээ одоо нэг хүн гарч ирж энэ одоо энэ тэгт оршин байгаа шашнуудын тэр хүний эрх хэрэгжүүлөө эрхтэй эмхтэй гендрийн тал эднүүд тэргүүтээ одоо ядуу баян гэдэг юм уу энэ тэгтээс 4 янзын каст биш үү тийм ээ язгуур одоо хуваарлдаг тэгээ ядуу эднүүд тэгээд ингээд нэг 4 шатлал тэгээд тэрнээс болоод хүний эрх асар их зөрчигдөж байгаа энэ байдлуудын үндсэн дээр бол тэр хүн бол хүний эрх хэрэгжүүлээ сайн сайхны төлөө гэсэн ийм зүтгэлээр энтхийг орны баруун урдлаар явж нэлээд шашин түгээн дэлгэрүүлсэн маш олон хэмжээнд өгч ирсэн. Тэгээд тэр хүнийг бол нэлээд одоо саадтай байж байгаа. Тэгээд таалдаг гэсэн. Тэр хүний дэлгэрүүлсэн газруудад бол Бурхны шин оршин тогтнож байдаг. Сүүлийн үед бол ингээд энэ тэгэхээр гарсан төвд улсуудаар дамжиж бас Бурхны шин нэлээд дэлгэрч байна. За тэгээд энэ тхийг бол бараг л дэлхийн бараг л нэлээд шин үндэсний тухайн үндэсний шашин биш бол ер нь дэлхийн нийтээр хамарсан шашнуудын ихэнх нь бараг л энтэгт байдаг. Христос, Ислам тэгэл одоо Бурхны шашин хинду тэгээд асар олон шашин
зэрэгцэн оршдог. Тэгээ хоорондоо маргаан тэмцээн хамгийн багтаа байдаг орн гэж ингэж үздэг. Шашны хууль эднүүд нь нэлээд нарийн нэгт гарсан юм байдаг. Зөвхөн бяцлаглалын талаас аваад үзэх юм бол эндэгт бол одоо энэ манай Монголд ороод байгаа ширийж байдаг юм. Ариви Шанкарын одоо гаргасан тэр бяцлаглалын яс байна. Бас бус одоо тийм юмнууд ирдэг. Тэгээ тэрнийг бяцлал бүтээлхий гэж хамгийн аваа нэлээд сүүлийн үед дэлгэрч байгаа. Тэр нь бол тэр Ариви Шанкар ширигийн бяцлал нэлээд дэлгэрч ингэж байгаа юм. Тэгээд сүүлийн үед нэлээд тогтмогшиж байгаа маягтай. Зөвхөн одоо энэ хэн Хатанбаатар эмчиднүүд тэргүүтээ явж тэр Самати гэдэг одоо биднүүд бол Самати гэдэгтэй тийм маягийн бяцлаглуудыг хүлээж авчирч нэлээд түгээсэн. Сүүлийн үед Барансын их сургууль сурч исэн Шириндэв гэдэг залуу энэ бяцлаглаар дагнаж байгаа. Тэгээ энэ бяцлал бол бурхны шишинд байдаг бяцлал юм да. Уг гаргана бол энэ тхийн тэр мэрэгэн хүн өвдөж зовж элдэнгийн болж аваад тэгээд одоо бяцлаглыг ирэн хайж байгаа. Тэгээд Мьянмараас очиж их өндөр хэмжээний багшаар ингэ заалгаж ирээд энэ тэгтээ түгээн дэлгэрүүлсэн. Тэгээд тэр нь бол олон улсад дэлгэрч байгаа юм. Тэр нь бол одоо Амарлан ахуй үлэмж үзэхөө гэдэг хоёр бяцлал манай бурхны шишинд байдаг. Тэр үлэмж үзэхүйн бяцлал нь бол дэлгэрээд байгаа. Энэний үүсгэр нь бол бурхны шишинд байдаг. За эндээс их аваад ингэж явж байна. Европын орнууд бол одоо нэлээд сүүлийн үед авч эхэлсэн. Тэгээд энэ mindfulness эднүүд тэгээд ийм бяцлаглууд гаргасан. Тэр нь шинжлэх ухааны байгууллагууд аваад бүх шашны улсуудыг бяцлахаар ганцхан буддийн шишин биш бүх шашны улсуудыг бяцлах хэмжээнд хүргэж тийм судалгааны ажил хийгээд тэгээд тэрнийг гаргаж одоо тэр mindfulness гэдэг Европт бол нэлээд тархан төгж байгаа. Их усүр нь бол одоо бидэнд ч байдаг, энтгч байдаг ийм нэг юм урт хэмжээний тэр Хениана гэдэг одоо 3 аймагтан гэдэг тэр айсавд багтдаг тэр одоо баг хөлгөн гэж биднүүд дадсан тэр эндэж байгаа ийм одоо бяцлаглууд байгаа. Энэ Луи Дамбанер шиг буюу энэ биеэ ажигладаг, биеийн хэсгүүд тэр оюун ухаанаа төвлөрүүлдэг, сэтгэлдээ бас төвлөрүүлдэг, юмс үзэгдэлтэй төвлөрүүлдэг, мэдрэмхүй дээр төвлөрүүлдэг 4 янзын бяцлал байдаг. Энүүний голцоо тэр биеийн ажиглалтын бяцлаглуудыг авсан байна. Тэгээд энэний их үсэг нь бол одоо Лосалын хэдэд байсан Лавсанхан гэдэг үлээ. Энэ MR-ийн их сургууль болоод тэр Америкийн улсад байдаг сургуулиуд нэлээд хичээл ордог, судалгааны ажил хийдэг. Тийм нэг ламби тэр эднүүд анхлан эхэлж одоо сэтсэн иймэрхүү маягтай байдаг. Тэгээ хүний бүдүү гэдэг жинхэнэ нэрийг мэдэхгүй юм. Бидэнтэй саний лавда буюу буддийн диалектикийн сургуульд байсан нэг ламби. Тэр бол нэгүслийн бяцлаглыг сүлд нэгүслийн бяцлаглыг одоо явуулж байгаа. Бурхны шинд бол 2 янзын бяцлал бий. Ихээрээ дамжуулж ээжээрээ дамжуулж бяцлагдаг хүнийг хайрлан инэрдэг тийм төвлөрсөн бяцлал байна. Нөгөөх нь бол адилхан надтай л ижилхэн зовлон хүсдэг, жаргалыг хүсдэг, зовлон дургүй ижилхэн гэдэг үүднээс одоо энерл нэгүүлсэнгүй сэтгэлийг үүсгэдэг ийм шат байна. Тэгээ энэ хоёр энэ орчин үеийн хүнд бол тэр одоо өөр бусдыгаа ижилсгэж үздэг энэ бяцлал нь нэлээд явцтай. Тэгээ тэр хүний бүдүү гэдэг сүүлийн үед тийм бяцлал нэгүсэл энерлийн талаар бяцлал гаргаад явж байгаа. Тэр нэлээд дэлгэрэх янзтай. Бид бол эднүүдийг авахад аль нь ч гэсэн бурхны самати болоод тэр mindfulness тэр юу гэдэг лээ одоо энерлийн үйлсэн бяцлал эднүүд бол бүгдээрээ бидний чиглэлийн ахиж дөхөж одоо хурж ирээд Монголд ирээд энэ ламрам ложин ном тэгээ агийн номыг үзээд ингээд дээшлэхэд бол тэд суур болох уу гэмээр ийм санагддаг юм да. За баярлалаа. За баярлалаа. Би нэгэн товчхон зүйлийг асууж болгосон болоо. Үгүй. За ингээд сайхан дээдс багш нар заа мөн хамбуга таны
мөн сайхан энд хурамчулсан сайхан хувиргуудынхаа мөн соёлыг энэ бүх сайхан Монгол өв соёл гэдэг зүйлийг дэлхийд дахинаа хамгаалж таниулж сурталчилж яваа та бүхнийхээ энэ өдрийн хамглан айлтгая. За миний би бүгднээр нь Солонгос улсад үндэсний соёл урлагийн чиглэлээр магистрийн зэрэг хамгаалж суралцж яваа. Таравлын хийдийн шүтэн урлагчлам энэ хэрэгэл ажиллам байна. За Солонгос улсад ирээд одоо 4 дахь жил рүүгээ бол ер нь орох гэж явна. Тэгээ би нэгэн зүйлийг бас өөрийн чадах хэмжээндээ судалсан боловч бас ойлгохгүй зүйлсүүд гарсан юм аа. Манай Монголын бурхны шашин, Солонгосын бурхны шашин хоёр ёсын одоо энэ ёсороо болон хоорондоо өөр байгаад байна. Тэгэхээр бас энэ яг ямар учиртай юм бол яагаад юм өөр гэдэг юм бол хэдий би өөрөө судалж үзсэн ч гэсэн бас буруу зөөрөө ойлгосон юм байх юм болов гэдэг үднээс бас баттгаж та бүхнээс асууя гэж бодсон юм аа. Энэ тал дээр бас хэлж өгөө. За тийм тэгэхээр одоо Японы Солонгосын одоо шашин бол ер нь одоо Хятадаас одоо цаашаа дэлгэрсэн ийм л одоо шашин шүү дээ тийм ээ. Тийм учраас бол Хятад оронд бол одоо бурхны шашин бас төвдөөс одоо өмнө дэлгэрсэн байдаг. Тэгээ заваа дамдан гавж бол өөрийнхөө алтан дэвтэр номондоо бол монголчуудыг бол Хятад төвд хоёроос өмнө одоо бурхны шашинтай байсан гэдгийг бас маш нэлээд хэдэн зүйлээр бол нотлон одоо ингэж одоо бичсэн шүү дээ. Тэгээд яг хөө ер нь бол Хятад бол яг хөө хөтэ зэрэг төвдөөс өмнө одоо бурхны шашинтай байсан гэдг нь бол их тодорхой байдгийг. Тэгээд Хятадын одоо түүхэнд бол Пасийн хуушаан, Тансан хуушаан гэж хоёр хүн одоо гарсан. Хамгийн эхлээд бол Пасийн хуушаан бол одоо энтгэг очиж энтгэг явж одоо тэгээд тэндээсээ одоо бурхны шашныг дэлгэрүүлсэн. За сүүлд нь бол Тансан хуушаан бас одоо явж одоо бурхны шашныг одоо дэлгэрүүлсэн. Тэгээд энэ хоёрын хоёулангийнх нь одоо баруун зүгт явсан тэмдэглэл бол байдаг. За тэн дунд нь бол тухайн үед бол монголчууд Монголын одоо овг аймагуд бол бурхан шашинтай байсан гэдгийг тэмдэглэж үлдсэн. За энэ бол заваа дамдан гавж юм бол одоо Хятадаас өмнө одоо монголчууд бурхан шашинтай байсан гэдгийг одоо нэг том нотлогоо болж одоо ирдэг юм байна. Тэгээ яг нь ер нь бол түрүү би цогоос одоо ярьлаа шүү дээ тийм ээ. Одоо их хөлгөний шашин гэдгээр юм бол Япон, Солонгос одоо Хятад Монголынхан бол бүгдээр адилхан тийм ээ. Бид нар цөмөрөө одоо Махаяна буюу одоо их хөлгөний шашинтай юм аа. За тэгээд тэрэн дундаасаа юугээр одоо өөр байгаад байгаа юм бэ гэхдээ зэрэг бол одоо тэр тантрын ёсоор одоо өөр байгаад байгаа юм аа. За их хөлгөний шашин дотроо бас удар тантр хоёр байгаа. Тэрний одоо тантрын ёсон дотроо бас 4 одоо тантрын аймаг байгаа. За тэрэн дундаасаа бас Солонгост бас би нэг хоёр удаа очиж байсан. Тэгээд Солонгост бол бас тантрын ёс бол бас байгаа юм билээ. Тэгээд тэр нь бол яг хөөхлөө дандаа одоо нэг явдлын дандар бол үүлийн дандар тэргүүтээ доод одоо тантрын ёс. Манайх шиг ханцшгүй дандрын одоо ёс бол тэнд одоо дэлгэрээгүй, ерөөсөө дэлгэрээгүй тийм одоо зүйл юм билээ. За тэгээд бол яг ер нь бас янз бүрийн одоо үзлийн одоо ялгаанууд бол байгаа. Мэдээж одоо Солонгосын одоо шашин чинь Хятадаас дэлгэрсэн гэхдээ зэрэггүй тэнд бол зэм буддизмын одоо нөлөө бол маш их байгаа. Тэгээд тэр одоо үзэл онол хоосон чанарын тухай ч юм уу одоо юм ярихаар зэрэг бол ер нь зэм буддизмтай тун одоо төстэй зүйл бол гардгийн байлээ. За тэгээд энэ гэтэл бол Монголын одоо уламжил юмнууд бол тэр одоо үзлийнхаа одоо баримтлалаараа бол өөр шүү дээ. Угаасаа бурхны одоо шашин гэдэг чинь бол дөрвөн тогтсон таалалтай. Бурхан багшийн үеэс ч гэсэн одоо буддын шашны одоо ламнар бол үзлийн бол ялгаатай байгаа. Ер нь бол үзэл явдал гэж бурхны шашинд бол үзэл явдал бясалгал гэж 3 юм байгаа. Тэрний бол явдал дээр бол бүгдээрээ одоо адилхан яг нэг ижил байх хэвээр. За үзэл бол хүн болгоны одоо ухаан оюуны одоо тэр сав нь бол өөр учраас бол үзэл бол өөр байж болно. Тэгэхдээ тэр үзэл өөр байгаагаас шалтгаалаад бас бясалгах арга техникүүд бол бас өөр байж болно. Тэгэхдээ бол яг одоо явдал гэх юм уу одоо гол нэгэсэндээ одоо бурхан багш бол нэг аян чойцол намнид дамбааданы дүнтаа жива намла дамбаашид najirвала дүнтаа гэсэн үг байдаг шүү дээ. Тэгээ миний шашин бол 2 янз юм аа. Одоо шашин болон одоо тогтсон таал гэж 2 байна. Игэл хүмүүст бол би одоо шашин буюу сургаалаа номлоно. За тэр бясалгаачин одоо ягүүзэр банахт бол би одоо тогтсон таалаа номлоно гэсэн ингэсэн одоо бурхан багш айлдар байгаа. Тийм учраас бол бурханы одоо тэр демба буюу одоо сургаал гэдэг нь бол яг хөөхтэй зэрэг шашин буюу сургаал гэдэг нь бол үүлийн үрийн одоо онол тэргүүтээ ерөнхий одоо энэ сургаалууд байгаа. Энэ бол бүгдээрэнд нь таараа явна.
Харин үзлийг бол бурхан багш тухайн одоо бодгоод өөрөө ямар одоо юуны багтаамжтай байна. Тэр хэрээр нь бол одоо хамгийн гол нь бол яг хөөхтөр ер нь бол хоосон чанарыг ойлгуулахын тулд тэр хэрийг одоо үзэл бол явсан. Тэгээд хоосон чанар гэдэг чинь өөрөө гүн гүнзгий учраас бол янз янзын одоо тийм үзлийн одоо тийм юу гэдгийг хүн тухайн одоо хүнээс шалтгаалаад тухайн хүний тэр үзлийг одоо ингэ судалснаас шалтгаалаад бол элдв янзын тийм өөр зүйлүүд гарч ирэх бол боломж маш их л дээ. Тэгээд Солонгосын нэг сони юм харж байхад бол их тийм янз бүрийн одоо урсгал бас их гаргацдаг усууд юм шиг үлээ. Тэгээд жишээлх юм бол надаас бол тэгж асууж байсан. Танай Монголд одоо ингэ шинэ урсгал гарч ирж байна уу гэж асууж байсан. Тэгэхээр бид нар бол тийм одоо шинэ урсгал гаргаж ирэх боломжгүй. Бид нар бол хуучин одоо ингээд бурхан багшийнхаа тэгээд дээрэс нь одоо төвдийн одоо тэр дотроос богдлон буюу одоо тэр шарын шашиныг одоо үндэслэгч богдломын тэр үзлийг бол бид нар одоо яг голчтой дагаа явдаг юм аа. Тэгээд тэрийг бол бид нар одоо өөрсдөө орчин үед тохирсон шинэ юм одоо гаргах бол тийм одоо боломж байхгүй гэсэн. Тэгээд тэд нар бол өөрснөө одоо ингээд дөрвөн одоо том урсгал тэгээд цаашаа бас задрах юм шиг байл. Тэр дундаа зарим нэгэн одоо урсгалыг бол шинээр гаргагдсан гэсэн тийм одоо ярьж байсан тийм. Тиймэрхүү л байна да. За гэлалаа. За тэгээд сайхан дээс багш нарын минь үлмий бат оршуултгай гэлалаад. За баярлалаа. Ингээд бидний үйл ажиллагаа ерөнхийдөө энэ хүрээд өндөрлж байна. Бүгдээрээ сайхан лам хуургууд оролцсон байна. Олон соёлын төвийн одоо төлөөллүүд оролцсон байна. Бүгдээрээ камеруудаа нээцгээгээд ингээд төгсгцгөөё. Тэгээд төгсгөлд нь олон сайхан ерөөл тавь. Энэ оролцсон олон хүмүүс цаана үзэж байгаа оролцож чадаагүй Аз дархан суугаа олон мянган монголчуудын амь нас нь бата ингээд цагаан дээрх уншаад залбирцгаагаа тэгээд өндөрлөх юм байна. Насны одоо барц дотор нь арилж урт настай байгаасаа гэж. Тэгээд одоо энэ цаг саахан болохоор энэ ханиад хижиг өвчнөд намтахаар одоо бүгдээрээ ирж очилцож байх бах. Тэгээд хамламтан тэгээд шунлаалан бол одоо Азийн олон орноор ингэж явж ном сургаалаа айлдаг. Тэр болгонд нь одоо бүгдээрээ уулзаж очираад ном сургаалаа сонсоод Монгол орондоо эрэхтэй болохоор хүрээ хэдээрээ эргэж одоо өөрсдөө өв соёлоо өшөө илүү таньж мэдээ цааш нь түгээх ажиллаа хамтын ажиллагаас ахих ингээд явуулцгаая гэж бодож байна. Энэ уулзалт бол дараа дахин одоо үргэлжлэж болно. Олон соёлын төвүүд байгаа учраас бидэнтэй холбогдоод дахин ингээд явуулж иж болох юм шүү. Тэгээ бид бол энэ цаг үеийн байдлаас болоод энэ онлайнаар зайнаас ингээд уулзж байна. Тэгээ цаашлаад бол одоо аль байгаа газартаа уулзаж очираад ингээд шашин соёл олон талын зүйлээ ярьж болно гэж ингэж бодож байна. За ингээд Санжay Shadon Soji Shanamla Jenshodon Soji and the Gajan Soji on the Dagi in the law and the Sandando Janamla Jenjuvardo and Asia Soji Shanamla Jenjuvardo and Asia Soji Dagi Soji Satnam Jet Alavancher Sanjendo Show Marvada Daldari Madu Dari Chiki Dalduri Navan and Salo Marva never David Soji and Sanjay Mascamata Tamata Vitakas and Navala Nature Tomajan Tangi so the Chingun Mada the Chilani so when I'm watching so the word Regimeta Mamboda Sanjay
За ингээд та бүхэндээ баярлалаа. Өнөөдөр цаг зав гаргаж ингэж тэгээ та бүхэндээ одоо Монголоо гэсэн сайхан сэтгэлтэй энэ уламжил заншил соёл эднүүдээ анхаарч судалж үзсэн энэнийг үнэн зүрхнээсээ одоо ойлгож учир шалтгааны үүднээс ойлгож мэдэрч амьдралдаа хэрэгжүүлсэн юм байгаасай гэж ингэж хүсэж өрөөж байна. Тэгээд дээрэс нь урт настай удаан жаргалтай өвчин зовлонгүй барчдаггүй одоо аюул аваараас л болоод аливаа нэгэн барчдаггүйс саадгүй сайхан амар тайван байж эд таваар элбэг өр хүүхэд өнөр өтгөн одоо энэ оролцсон одоо иргэдэд бол ламбуга нарт бол тэгээд одоо эрдэм намынхаа ажлыг сайхан одоо хийгээд Монгол орондоо ирж шашнаа өнөд удаан дэлгэрүүлж явахын зүйтэй сайхан ёроолыг дэвшүүлье.